Талын бүргэдийн цум тэмцээн биеийн тамир спортын ордны татамид Оросын 6 бүс нутгаас ирсэн 300 орчим тамирчныг нэгтгэлээ. Насны оролцогчид ялалтын төлөө хүч чадлаа үл хайрлан өрсөлдөхөөрийн цугларсан байна. Киокушинкай бол 1950-ад онд үүссэн каратегийн хамгийн хатуу бөгөөд хамгийн алдартай урсгалуудын нэг юм. Нэр нь бодит үннийг эрэгчдийн нэгдэл гэсэн утгатай. Энэ нь бүрэн контакттай тулааны төрөл бөгөөд хүний хүч тэнхээ тэсвэр хатуужил төмөр мэт сахилга батыг хөгжүүлдгээрээ онцлог. Энэ бол маш том тэмцээн, маш өргөн цар хүрээтэй, карате дуртай, хайртай, учир нь энд найзуудтай болсон спортоор хичээлдэх сайхан шүү дээ. Киокушинка гэх хвшлийн эрчүүдийн спорт гэж ярьдаг шүү дээ. Чи яагаад энэ төрлийг сонгосон юм бэ? Аав хоёр маань хичээлдэг байсан. Тэгээд надад ч таалагдсан болохоор энэ спортын юунд нь дурлав? Өөртөө ямар зорилго тавьдаг вэ? энэ спорт хүнийг өөрийгөө хянаж сургадаг болохоор дуртай. Бас маш хүчтэй, жинхэнэ спортын мэдрэмжийг өгдөг. Жинхэнэ спорт гэж юу болохыг үнэхээр ойлгуулж чаддаг юм. Талын бүргэд цумын тэмцээн Брэдэд 2 дахь удаага олж байна. Зохион байгуулагчид цаашид энэ тэмцээнийг жил бүр улам өргөн хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр энэ тэмцээн уламжлалт арга хэмжээ болоод удаж байна. Манайд Хакас, Якут, Красноярскийн хязгаар Ирхүү-Мууж болон Читагаас багууд ирсэн. Тэмцээний авраг шагналт байрын эзэд цом, медаль болон өргөмжлөлөөр шагнууллаа. Орос орн даяараа музейн шөнө арга хэмжээ өргөн хүрээнд болж өнгөрлөө. Энэ жилийн фестивал арт түмнүүдийн эв нэгдлийн жилийн хүрээнд төрлөх хэмээх уран дор зохион байгуулагдсан юм. Брэд ч мөн энэ үйл ажиллагаанаас хоцорсонгүй. Тайг, нуур, тал нутгийн үлгийн хэмээн нэрлэгддэг энэ нутагт олон үндэстний хувь заяа 100-аар сүлэлдэн оршсоор иржээ. Харин Улаан-Удхотын музей нэгэн үдэш Семейскийн уламжлалаас эхлээд буддын гүн ухаан хүртэл бараг бүх арт түмний түүхийн хөшгийг сөгсөн байна. Энэ бол музейд ирж илтгэгчид мэрэгжилтнүүд эрдэмтдийн яриаг сонсон шин зүйл сонирхох үнэхээр онцгой боломж юм. Хүмүүс архитектурыг сонирхож хотынхоо түүхийг судалж эхлэсэй гэж хүсэж байна. Зарим зочид буддын архитектурын түүхэнд шимтэн авсан бол нөгөө хэсэг нь Семейскийн гар урлалтай танилцаж, косник хэмээх үсний сахиус урлаж байлаа. Эрт цагт гэрлээгүй бүсгүүчүүд эдгээрийг гизэгнийхэн угт тууз эсвэл уяагаар тогтоодог байсан бөгөөд энэ нь муу ёроос хамгаалах төдийгүй тухайн гэр бүлийн чинэлэг байдлыг илтгэдэг байжээ. Музейн шөнөөр ийм мастер класс зохион байгуулж байгаа нь үнэхээр гайхалтай санаа. Хэдийгээр шөнийн цагаар биш ч олон төрлийн сургалтад оролцох боломжтой юм. Бид саяхан хөрш Иринагийнхаа танхимаар зочилж зураг зурсан. Харин одоо үснийг ойл уралж байна. Маш олон төрлийн материал бэлдсэн байсан шүү. Лекцийн агуулгач их сонирхолтой байлаа. Номуудыг үзэж сонирхох боломжтой байсан нь таалагдсан. Зочид мөн Брэдийн соёлтой ойроос танилцжээ. Ердөө 20 минутын дотор хүссэн хүн бүхэн Азийн зангилаа хэмээх үлзий зангилааг хийж сурсан байна. Энэ нь амьдралын мөнхийн эргэлтийг бэлэгддэг уламжлалт сахиус юм. Харин тал нутгийн амьдралын жинхэнэ өнгө төрхийг мэдрэхийг хүссэн хүмүүс хончны лекцэд оролцжээ. Би хоньны мал аж ахуйн тухай ярьсан. Өөрийнхөө туршлага хоньны аж ахуйг хэрхэн хөгжүүлэх боломжтой талаар болоод мөн блогоо хэрхэн хөгжүүлж байгаа тухай хуваалцлаа. Түүнчлэн арьс хилдэх уламжлалт арга, гар урлалын талаар ч ярьлаа. Гэхдээ энэ музейн шөнө зөвхөн мастер класс лекцээр хязгаарлагдсангүй. Агуу данд зориулагдсан танхимд төрлөх гих сэдв илүү гүн утга агуулгатайгаар мэдрэгдэж байв. Фронтос ирсэн загтлууд, хуучны гэрэл зургууд, элэгдэж хуучирсан цэргүүдийн тамхины ууд тэр үеийн уур амьсгалыг сэргээж байлаа. Бид зочдтой зориулж аль болох олон орон зай, байнгын үйл ажиллагаануудаа танилцуулахыг хүссэн. Манайд мастер класс зөвхөн музейн шөнөөр зогсохгүй үргэлж зохион байгуулагддаг шүү. Үүнтэй адил лекц, аялал, тоглоом, таны мэдхийн тэмцээнүүд ч тогтмол болдог. Музей бол зүгээр нэг үзмэр үздэг газар биш. Хамгийн гол нь хүмүүст сэтгэл хөдлөл бэлгэлдэг орон зай юм. Харин тэрхүү сэтгэл хөдлөлийг зочид гартаа хатгсан жижиг үлзий сахиус, шинэхэн уралсан үсний гоёлтойгоо хамт гэртээ авч харьсан юм.
Өөр байгалийн тамирчин Лилия Курбатова гимнастикийн спорттой хувь заяагаа холбосон нэгэн цагт түүний ээж эмээ хоёр спортын өндөр амжилт гаргаж байсан бол өнөөдөр 11 жилийн туршлагатай Лилия өөрийн аврагын төлөө тэмүүлж байна. Би багасаа гимнастик хичээлж ирсэн бүх зүйл аяндаа л үргэлжилсэндээ энэ спортын хамгийн сонирхолтой нь айдас болон амжилт хоёр үргэлж хамт байдагт оршдог. Шинэ элемент сурах, тэмцээнд оролцох болгоно амаргүй байтгаа. Гэхдээ хийж чадсны дараа сэтгэл маш тав баяртай болдог. Чита хотын 175 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа Багуулын зүрх хэмээх тэмцээнд Лилия спортын дид мастерын болзол хангахыг мөрөөддөг. Харин оролцогч бүрт зорилгодоо хүрэхэд нь гэр бүл, ойр дотны хүмүүсийн дэмжлэг хамгийн том хүч болдог байна. Тэднийг харахаар л дэргэд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Намайг дэмжиж байгааг мэдрэхээр ямар нэгэн амжилт гаргах бүрэн боломжтой хийх ёстой юм шиг санагддаг. Энэ удаагийн тэмцээн тун ширүүн өрсөлдөөнтэй өрнөж байна. Чита хотын спортын сургуулиудаас 200 гаруй гимнастикч оролцож байгаа нь хотын аваргын тэмцээний түүхэнд анхны тохиолдол болжээ. Энэ бол хичээлийн жилийн үр дүнг дүгнэж буй онцгой тэмцээн юм. Хүүхдүүд энд жилийн турш сурсан бүхнээ үзүүлж байна. Мөн үүний дараа Чита хот болон өөр байгалийн хязгаарын шигшээ багийг бүрдүүлж дараагийн томоохон тэмцээнүүдэд оролцуулах болно. Ийхүү Багуулын зүрх хэмээх тэмцээн зөвхөн шилдэгүүдийг тодруулаад зогсохгүй, ирээдүйн аваргуудыг бэлтгэх том талбар болж байна. Халимагт уламжлал ёсоор Будда, Дарма, Сангха хэмээх 3 эрдэнэ зориулсан хөгжмийн өргөлөөр ариун ур сарын нээлт боллоо. 700 гаруй хөгжимчин оролцсон энэхүү өргөн цар хүрээтэй арга хэмжээ Бүгд найрамдах улсын төв хурал болох Бурхан багш Шагжамууны алтан өргөний өмнөх талбайд болсон юм. Арга хэмжээг Халимгийн Шаджин лам, Гэшэ Тэнзэн Чойдак нээж цугласан олонд мэдчилгээ дэвшүүлэн ариун ур сар эхэлж байгаатай холбогдуулан Бүгд найрамдах улсын иргэдэд адис хүртээч. Мөн төв хуруулын ламнар уран бүтээлчдэд зориулан ерөөлийн ном айлтсан байна. Өнөөдөр ариун ур сар эхэлж байна. Уламжлал ёсоор халимагчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн сүсэгтнүүд энэ сард сайн үйл бүтээж буян хураахын төлөө илүү их хичээдэг. Учир нь манай багш Бурхан Шагжамууны хамаг амьтны тусын тулд гэгээрэл төрж зовлонгоос ангижруулах номоо айлдсан билээ. Бид тэрхүү сургаалыг сонсож хэрэгжүүлэн зовлонгоос ангижирч жинхэнэ аз жаргал төрхийн төлөө хичээдэг юм а. 3 эрдэнэ зориулсан хөгжмийн өргөл нь уламжлалт үйл ажиллагаа болон тогтож 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү аялгууд төслийн гол зорилго нь зөвхөн буян хураах бус үндэсний хөгжмийн зэмсгийг сурталчлах, үндэсний соёл болон буддын шашны сүнслэг хөгжмийг түгээн дэлгэрүүлэхэд оршдог ажээ. Халимгийн үндэсний найрал хөгжмийн ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч Савр Гатаевын хэлснээр жил ирэх тусам энэ өөрмөц төсөлд оролцох хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь халимг соёлыг хадгалан хөгжүүлэх, улам олон хөгжимчнийг нэгтгэх итгэл төрүүлж байна. Манай төв хурал олон жилийн турш биднийг энд нэгтгэж ирлээ. Өнөөдөр талбай дээр домбор хөгжимчид, хуурчид, баянчид, найралдуучид, гоцлолдуучид гээд хэдэн зуун авиаснууд цугларсан байна. Манай хөдөлгөөн улам өргөжөж хөгжимчдийн тоо нэмэгдэж байгаад би маш их баяртай байна. Ариун баярын эхний өдөр 700 гаруй хүн цугларлаа. Энэ боломжийг ашиглан бүх хүнд баярын мэнд хүргэж буян хураахыг хүсээе. Бид бүгд энэ зорилгын төлөө энд цугласаа. Арга хэмжээний хүндэт зочноор Халимгийн засгийн газрын дарга Гилиана Босхамжеева, Дайны Ахмад дайчин Пётр Леонтов, мөн Астрахан Кизлярын төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон Ахмад ажилтнууд, хөдөлмөрийн ахмад зүтгэлтнүүд хүрэлцэн иржээ. Тоглолтод Халимгийн бүх бүс нутгийн авьяаслаг уран бүтээлчид, урлагийн болон хөгжмийн сургуулийн багш сурагчид, ардын болон мэрэгжлийн хамтлагууд оролцож алдартай бүтээлүүдийг эгшгэлүүлсэн байна.
Буддийская мантра Буддам Саранам Гитчами тарин Аркадий Манжиевийн ур сар ногоон дээр их бүтээлүүд бомбын орон жүжигийн хэсэг халимаг сэдвт өөрчүүра зэрэг бүтээлүүд энэ өдөр эгшиглэв. Бүгд найрамдах улсын төв сүмийн өмнөх талбайд жинхэнэ баярын уур амьсгал бүрэлдэж сүсгтэн олны ариун ур сарын эхлэлийг бэлэгдсэн өргөн ёслол болж өнгөрлөө. месяца Юрсар. Халимгийн бүх ард иргэдтэй энэ сайхан урс сарын баярын мэнд хүргэе. Өнөөдрийн арга хэмжээ манайд ямар олон аюустай хүүхэд аюустай хүмүүс байдгийг дахин харууллаа. Энэ баяр бидэнд сайн сайхан аз жаргал амар амгалан авчрах болтугай. Энд ирсэндээ ялангуяа хүүтэйгээ хамт байгаадаа маш баяртай байна. Бүгдэд ариун ур сарын мэнд хүргээд сайн сайхан амьдрал хүсэл мөрөөдөл нь биелэхийг хүсье. Айна Басхаева, середина земли, Калмыкия. Халуун тутан гар барилт бол Орос хятадын томоохон уулзалтын салшгүй хэсэг юм. Энэ бол зүгээр нэг дипломат ёс биш. Энэ бол хоёр улсын нөхөрлөлийн илэрхийлэл юм. Засгийн газар хоорондын комисс Орос хятадын Альсторн дахь бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг зохицуулдаг бөгөөд жил ирэх тусам харилцаа улам бэхжсээр байна. Сүүлийн 8 жилийн хугацаанд Оросын Алс орнод болон Хятадын судалгааны эргэлт бараг 2 хагас дахин өсөж 2025 онд 1.7 их 80 рублиэс давсаа. Өнөөдрийн хурал нь хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хилцэх, мөн эрх дээд түвшний уулзалтуудад бэлтгэх зорилготой юм а. Хятад улс Алс орнуудын гадаад худалдааны гол түнш хөрөнгө оруулагч хിവэр байна. Өнөөдөр тус макро бүс нутагт Хятадын оролцоотой 90 гаруй төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ удаагийн хурлаар шин төслүүдийн талаар хэлэлцсэн бөгөөд энд хөлийн дэд бүтцийн шинжилэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн олон улсын дэвшилтэд хөгжлийн бүс нутаг байгуулах асуудлууд багтжээ. Орос Хятад хоёр ойролцоогоор 4000 км урт хилээр холбогддог байна. Бид Алс орнод дахь хөнгөлөлттэй дэглэмүүдийг улам боловсронгуй болгож, Хятадын түншүүдэд эдийн засгийн үйл ажиллагаа явуулах хамгийн таатай, ашигтай, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн Оросын засгийн газар олон улсын гэрээний үндсэн дээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой олон улсын дэвшилт хөгжлийн бүс гэх шинэ механизмыг боловсруулсан. Бид энэ асуудлаар байр сууриа солилцлоо. Хурлын нэг хэсгийг шинжлэх ухааны салбарт зориулжээ. Тухайлбал русский арал дээр биотехнологи, хиймэл оюун ухаан, робот техник болон жолоочгүй системийн чиглэлээр судалгаа хөгжүүлэлт хийх, инновацийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахаар төлөвлөжээ. Мөн тээвэр логистикийн шин чиглэлүүдийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд энд Транс-Арктикийн тээврийн коридорын нэг хэсэг болох Мохе Найба олон улсын тээврийн коридор багтаж байна. Якутийн хувьд ийм төслүүд нь логистикоос эхлээд аж үйлдвэрийн хамтын ажиллагаа хүртэл шинэ боломжуудыг нээж байгаа юм. Энэ бол ойрын жилүүдэд хэдэн сая тонноос эхлээд илүү их хэмжээний ачаа тээвэр дамжуулах хүчин чадалт хүрэх боломжтой төслүүдийн нэг юм. Тухайлбал Хятадаас баруун Европ руу чиглэх транзит тээвэр, мөн Оросоос хойд Хятад цаашлаад өмнөд Хятадын зах зээл рүү гарах ачаа тээвэр үсэн нэмэгдэх боломжтой. Орос Хятад хоёр аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа мөн өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын хооронд визгүй зорчих нөхцөл үйлчилж байгаа бөгөөд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Юрий Трутнев Алс орнуудын хотууд болон Хятадын хооронд шинэ шууд нислэгүүдийг нээж одоо байгаа нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх санал гаргасан байна. Цаашид хоёр орныг хамарсан олон хамтарсан ажил хүлээж байгаа бөгөөд Орос Хятад улс хамтын хөгжлийн төлөө эрчимтэй өргөжлүүлэхээр төлөвлөж байна. Манай уулзалт Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путиний Бээжинд хийх айлчлалын өмнөхөн болж байна. Хэлэлцээний үр дүнгийн талаар бид ойрын хугацаанд хоёр улсын удирдагчдад танилцуулах болно. Айсена Барнашова, Виктор Олесов, Харбин, Китайская Народная Республика.
Китайско-российские отношения Орос Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрснийг бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Жинпин Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн Хятадд хийсэн айлчлалын дараа хэвлэлд өгсөн мэдээлэлтэй онцоллоо. Тэрний хэлснээр шинэ 90 үеийн иж бүрэн стратегийн түншлэл хамтын ажиллагаа нь томоохон гүрнүүдийн харилцааны үлгэр жишээ болж байна. Мөн хоёр орны харилцааны үндэс нь инх тайван хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх ёстойг тэрээр тэмдэглэсэн юм. Председатель КНР Си Жинпин улс төрийн харилцан итгэлцэл нь Бээжин, Москвагийн харилцааны хамгийн гол онцлог бөгөөд найрсаг хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны гэрээний суурь зарчим гэж мэдэгдлээ. Тэрээр хоёр тал өмнөх ололт амжилтаа баттгаж, стратегийн ач холбогдолтой асуудлуудад бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж, бүх түвшний стратегийн харилцаа, хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх ёстойг онцлсан байна. Си Цзиньпин констатировал. Мөн сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт өргөжсөнийг дурджээ. Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн 3 жил дараалан 200 тэрбум Америк доллараас давсан бөгөөд энэ оны эхний 4 сарын байдлаар барааны эргэлт бараг 20% өссөн байна. Хятадын дарга цаашид бүгд найрамдах Хятад ард улсын 15 дахь 5 жилийн төлөвлөгөө болон Оросын 2030 он хүртэлх хөгжлийн стратегийг илүү уялдуулах шаардлагатай гэж Китайский мэдэгдэв. лидер также заявил, что обе стороны должны Түүнчлэн боловсролын салбарт дах Хятад-Оросын хамтын ажиллагааны жилүүдийг ашиглан оюутан солилцоог өргөжүүлэх, мэрэгжилтэн бэлтгэх болон хамтарсан шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэйг онцоллоо. Говоря о системе международных Олон улсын харилцааны тогтолцооны талаар ярихдаа Си Жинпин өнөөдөр нэг талын бодлого давамгайлах үзэл олон улсын дэг журамд ноцтой аюул учруулж байгааг тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд Орос Хятад хоёр нэгдсэн үндэсний байгууллагын нэр хүнд олон улсын шударга ёсыг хамгаалж, аливаа нэг талын дарамтын эсрэг хамтран ажиллах ёстой ажээ. Мөн дэлхийн 2 дугаар дайны үр дүнг өөрчлөх оролдлого, милитаризмыг сэргээх аливаа үйлдэлийг эсэргүүцэж, дэлхийн засаглалын илүү шударга тогтолцоог хамтдаа байгуулах шаардлагатайг онцлсан байна. Владимир Путин мөн Орос Хятадын харилцаа урд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг мэдэгдлээ. Түүний хэлснээр хоёр улс үргэлж харилцсан хүндлэл, эрх тэгш байдал, харилцан туслалцаа, дэмжлэгийн зарчмыг баримталж иржээ. Путин хоёр улсын хамтын ажиллагаа 3 дахь орны эсрэг чиглээгүй бөгөөд геополитикийн өөрчлөлтөөс үл хамааран тогтвортой хөгжиж байгааг онцлсан юм. Мөн Орос улс хоёр талын харилцааны ирээдүйд бүрэн итгэлтэй байгаа бөгөөд Хятадтай хамтран хөршийн найрсаг харилцааг улам бэхжүүлж, ард иргэдийн харилцааг өргөжүүлэн хоёр орны хөгжил, сайн сайхны төлөө ажиллана гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр Орос Хятад хоёр олон улсын тавцанд стратегийн нэгт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, нэгдсэн үндэсний байгууллагын дөрмийн зарчмуудыг хамгаалan, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хадгалахын төлөө хамтран ажиллах юм. Үзэгсэлэнт их бүтээл болон өндөр наривчлалтай 3D хуулбар бүхий 120 гаруй үзмэрийг 3 хэсэгт хуваан дэлгэн үзүүлжээ. Үзэгчдэд зориулан Умард Вэй улсын үеийн нийгмийн орчин, мөн Хятад ба өрн дахны соёлын харилцан нөлөө, угсаатны нэгдлийг сэргэн харуулсан байна. Уран баримл бол хүн төрөлхтний нийтлэг хэл юм. Юнгааны агуун үнцэн нь бүхэл бүтэн уулыг сийлж бүтээсэн асар том хэмжээний бүтээлд оршдог. Харин энд Сансын дуйд бид уран баримлын өөр нэг хэлбэр болох гайхамшигт хүрэл бүтээлүүдийг харж байна. Энэхүү нийтлэг уран баримлын хэлээр дамжуулан бид Хятадын урлагийн түүхэнд хуслыг судлахыг зорж байна. Музей нь Юнганы агуун цогцлбарын нутаг дэвсгэр дээр байрладаг. Энд ирсэн хүмүүс эхлээд хүний гараар бүтээсэн эртний агуунуудыг үзэж, дараа нь эдгээр нь Зүүн Азийн буддын урлагт хэрхэн нөлөөлснийг мэдэх боломжтой. Үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлж байна. Үзэсгэлэн агайнуудын арын түүхэн орчин түүхүүдийг маш ойлгомжтой харуулж байна. Над шиг бодит газар нь очиж үзээгүй хүмүүст маш сайн суурь ойлголт өгч, өөрийн нүдээр очиж үзэх хүсэл төрүүлдэг юм байна. 4000 гаруй жилийн өмнө оршин тогтнож байсан эртний Шу улсын туур дангаараа орчин үеийн хүнд төдийлөн ойлгомжтой санагдахгүй байж болох юм. Харин өндөр наривчлалтай 3D хэвлэл болон дижитал проекцууд нь тухайн үеийн сүрхүүч, цар хүрээг хүн бүрт мэдрүүлэх боломжийг олгож байна. Дэлхийн соёлын өв бол Сансын дуйн үзэсгэлэнгийн тогтолцооны чухал хэсэг юм. Энэ бол манай 3 дахь тусгай үзэсгэлэн. Ийм төрлийн үзэсгэлэнгүүдээр дамжуулан бид соёлын солилцооны талбар бий болгохыг зорж байна.
Энд ирсэн хүмүүс зөвхөн Сан Синдуун тухай мэдээ зогсохгүй, бусад бүс нутгийн соёл иргэншилтэйч танилцж байна. Сан Синдуун музей дэх энэхүү үзэсгэлэн 10 дугаар сарын сүүл хүртэл үргэлжилнэ. Сычуан мужийн төвөөс энд хүрэхэд дунджаар 1 цаг орчим зарцуулагдана. Харин мянганы түүхэнд хүрэхэд хэдхэн 10 минут хангалттай. Денис Чижов, CGTN.